За сайн байцгаана уу? Бид хэдийн нэг гоё реакшн видео орсон. Тэгээд тэр видеон дээр гоё орч хилүүлж байна. Гоё сэтгэлдлүүлж орж ирж байна. Тэгээд яг нь ер нь нэг ингээд нийт төр бичлэгийн туушууд хүмүүсийн өөрсдөө үзэл бодлоо илэрхийлсэн хэсгүүдийг сэтгэгдэл хэсгээс бол орж уншаад байж лээ л да. Тэгээд хүмүүсийг бол буруутгахгүй. Тэр хүн биднийг муулна уу, сайлна уу, тарган туранхай бүдүүн юу вэ гэж хэлнэ үү хамаагүй тэр хүний эрхийн асуудал бид нар тэр хүнийг шүмжлэх хэрэг байхгүй. Гэхдээ яг хуу зүгээр нэг хэлэх гээд байгаа санаа нь юу вэ гэхээр одоо энэ дэр нэг хүмүүс нэг тийм юм л өгөөд байна л да. Одоо хитрхи худлаа байна те, одоо юу гэдгийг хитэн цувдаал гэж юм те, одоо худлаа ярьсан юу ч мэдэхгүй л гэж юм. Тэгээд эн чинь бид нар зүгээр өөрсдөө үзэл бодлыг бусадтай хуваалцаж байгаа нэг хэлбэр байхгүй. Тиймээс бид нар одоо юу гэдэг эмчилгээг хийснээрээ миний хармаанд мөнгө ороод ч юм уу эсвэл эмчилгээг хийснээр надад тийм ашигтай ч юм уу тиймэрхүү зүйлс бол байхгүй. Тэгээ та бүхэн reaction видеон дээрээс угаасаа үзсэн бол IC одоо ирээдүйн өөр хэлж байгаа шүү дээ. Би энэ бичлэгээ monetize хийхгүй л гэсэн тэр замд өөр хийхгүй байгаа. Зүгээр энэ бидний зүгээр яг одоо энэ эхлүүлж байгаа нэг шинэ энэ дөрвөлээ суугаар reaction хийж байгаа үзэл бодол ойлгуулах гэсэн гол мессеж нь утга санаа гэсэн үг шүү дээ. Яагаад одоо нэгнээсээ тэр юм гуйж байгаа зүгээр л тэр гуйлтанд нь ядахтаа эвтэх хариулж болохгүй мэл гэдгийг мессеж өгöd байгаа байхгүй. За яг тэр нөгөө залуу бол яг угаасаа л нэг илээ балаа хэлж байгаа хэллэг үг хэллэг нь харуудын дунд байгаа угаасаа л тийм их юм аягтай лайфстайл нь өөрөө тийм болцсон. Нөгөө охины хувьд аваад яриад үзээ л та. Гиги дөө жижигнэ. За тэр охины хувьд аваад яриад үзэх юм бол тэр охин ч бүхэл их сургуультай university одоо яг төгсөж байгаа те ихтэй сургууль төгсөж байгаа өндөр боловсралтай үргэлж сайн сайхан зүйл ярьж сайн сайхныг уриалдаг хүн атлаа яагаад тэнгийн өдөөс тэнэг харьцаж байгаа юм бэ гэдэг өгөхгүй юу да. Ер нь тэгэхээр одоо манайхан бас юу гэдэг юм те хит нэгтлийг барьсан тийм шүүмжлэлээ баймаар байна. Тэгээд бид нар цаашдаа бас олон бичлэгүүдийг хийн дан ганц энүүгээр хязгаарлагдаад дуусахгүй. Тэгээ бас нэг ийм комментүүд байгаа юм. Одоо яг өөртөө юу хийдэг, юу хийж бүтээсэн юу ч хүү үзэгээ унжуулчаад том ярьлаа л гэж юм. За тийм ямар ч сан том ярьсан дуучлаарай, бусдыг шүмжилсэн дуучлаарай. Тэгээд бидний хувьд тодорхой хэмжээнд яг өөрсдийнхөө хувьд те одоо гэр бүлүүдээ, эхнэр хүүхдээ, аав ээж, хайртай хүмүүсээ нэг чихийг нь чихнээс нэг хонх ойчихгүй, өсгөчихгүй, те дааруулчихгүй хүн шиг л одоо зүтгэл амьдралын төлөө хичээж авч байгаа ийм л залуучууд байгаа. Та бүхэн ч гэсэн одоо хэрвээ биднийг одоо нийгэмд болохгүй бүтэхгүй зүйл хийдэг гэж бодож байгаа бол магадгүй IC-ийн одоо маш олон ажил хийдэг шүү дээ. IC-ийн зураг хийдэг нэг л ажлыг та нар хар Miborny гэдэг компани байна. Тэр компани яг ер нь юу хийдэг? Бусдад хэрхэн гадаадаас валютаар цалин аваад амьдрах боломжтой вэ? Тийм аргуудыг зааж өгч тэдний мдээгүй байсан тэр 70 ертөнцийг нээж өгдөг шүү дээ. Яг үнэндээ тийм байдаг. Тэр Miborny цуугаад цалинтай амьдралтай гой сайхан амьдарч байгаа маш олон хүмүүс байна. Энэ хийж байгаа зүйл юу вэ? Өөрөө энэ хүмүүст мэдлэг олгож, мэдлэгийг түгээж, хүмүүсийн илүү сайн сайхан амьдрал руу чиглэсэн зүйлсийг хийж шээ. Тэгэл өнөөдөр хэдүүлээ гоё од болж байгаа нэг сэдвээр үхрийн махны хүн тэнгэр тадлаа гэж ярьж байна жишээ. За Монголын дундад цалин хэд байгаа вэ? Тэр үхрийн махыг жишээ нь худалдаж авах яг бил бенчтэй боломжтой нийт үрх яг айланд хэд байгаа юм. Гэхдээ үнэхээр айгүй өндөр үнэтэй болцсон те. Үнэхээр тэр гадаадын өндөр хүчлэлтэй улс орнуудын байдалтай харьцуулахаар хэмжээний болцоод байгаа. Тэгэхэд ард иргэдийнхэн дундад цалин бага. Тэгээд энэ цалингаасаа болоод тэрийг худалдаа авах хэрэг хэцүү. Тэгэхээр Монгол хүний бие физиологийн онцлог нь өөрөө юу вэ? Цаг уур эрс тэрс уур амьсгалтай байнга бид нар махаа идэж махнаас ирчүүж авч амьдэрдэг. Тэгэхээр одоо нөгөө мэдэрий хэлж байгаа зүйл өөрсдөө олж авсан энэ мэдлэгийг бид нэр өөрсдөө л булгнаж ингэж идэхгүйгээр аль болох бусадтай хуваалцдаг юм аа. Аль болох бид нар бусадтай хуваалцдаг. Одоо та нар тэр Miborny дээр одоо бас энэ дээр нэг тийм сэтгэлүүд яваад байгаа байхгүй юу? Одоо өндөр төлбөртэй байх ийм тийм л гэн энэ виртуал энэ сургалтын юм чи ингэж өөрөө хөгжиж явсаар байгаад одоо та нар мэдэх бол Amazon Web Services гэж байдаг юм да. Cloud үйлчилгээ энэ контентуудыг, энэ видео хичээлүүдийг хамгийн аюулгүй байдлаар хадгалахын тулд асар хэмжээний долларлаа гадаад байрлуулж байна. Зөвхөн энэ дээр support дээр нь үйлчлээд одоо энэ хүмүүстэй сурсан хүмүүстэйгээ харилцдаг 6 7 8 хүн ч одоо баг ажилладаг баг. Ажиллаж байна. Тэгээ бүхэл бүтэн баг байна гэж асар олон хүний бүрэлдэхүүнтэй тэр хүмүүсийн зардлууд гарна мэдээж тодорхой хэмжээгээр гарна. Тэгээд иймэрхүү зүйлүүдийг хийгээд бид нар аль болох олон хүмүүст илүү боломжийг нээж өгөх гэж л ажиллаж байгаа. Тиймээс бид нар нэг тийм ус төрчиж худлаа амлалт өгч явдаггүй. Бид нар өөрсдөө хийсэн зүйлийг гайхуулж би ийм юм хийсэн, би тэдэн үнийг орлоготой болсон гэж бид нар хизээж өнгөрдөггүй. Тэгж шаардлага байхгүй. Хэрвээ тэгээд эхлэх юм бол бусадтай л адилхан болчихно.
Тэгээ ер нь та нар дараагийн реакшнуудыг үзээрэй. За нэгдүгürt хэлбэрсэн санаа ийм би өөр гэдэг танилцуулж мартсан юм шүү дээ. Намайг цогт гэдэг бас яг хоо интернетээр ингээд хэрхэн яаж ажиллаж мөнгө олох вэ гэдэг талаар маш олон жил судалж байгаа. Тэгээд ирээдүг үсэж бас шин санаа авдаг. Тэгээд түүнийг хийж хэрэгжүүлээд бас ингэ явж байгаа. Тэгээд манай байгууллага гэх юм бол Update Agency гэж яг одоо брендинг, social media marketing, ер нь маркетингийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага байгаа. За мөн гадна бас хаяа воркшоп хийдэг те хэрхэн яаж одоо Facebook ашиглаж мөнгө олох боломжтой гэх мэтчлийн зүйлсүүдийг оруулсан контентууд хийдэг байгаа. Контент гэдэг воркшопуудыг явуулдаг. Нэгдүгээр тийм. Хоёрдугаар хүнд чилмээр байгаа асуудал юу вэ гэхээр эхний реакшны төгсгөл бид нар хийсэн штэ. Нэг гоё мессеж орсон. Тэр нь юу байсан гэхээр нөгөө нэг бидний яг хамгийн том зорилго тий одоо яг үндсэн төр зориод байгаа зорилго юу вэ гэхээр би өөрөө дээр шаавлаа гэхэд би 10 жилээсээ одоо компьютерийн программист болохыг мөрөөддөг байсан. Мэдээллийн технологийн инженер болохыг би мөрөөддөг байсан. 10 жилдээ түүнийхэн төлөө явсан. Амжилтаа суралцаж чадсан. Ихтэй сургуульд ороо би суралцсан. Гэхдээ их сургуульд суралцж байх явцдаа би яг энэ программист хүн биш юм байна. Би ягаад ч миний биш юм байна. Харин би арай өөр бусдадтай харилцдаг боломж нээдэг те. Бусдын мэдэхгүй байгаа зүйлийг бусдад ойлгуулах тийм ажлыг хийх ёстой мэн гэдэг энэ маркетинг, брендингийн салбар руу ороод өөрийн чиглэлээр суралцаад ингээ яваад ажил төрлөө хийж байгаа маа. Тэгэхээр эндээс яг юу харагдаж байна гэхээр Монгол мөрөөдөл, Монгол зорилго гэж зүйл бидэнд байдаггүй. Одоо ягаад энэ 10 жилээ төгсөж байгаа хүүхдүүд зорилгогүй төгсдөг ч юм уу? Маш цөөх хувийн зорилготой төгсдөг ч юм уу? Тиймэрхүү үзэгдэл их болсон байна шүү дээ. Сүүлийн үеийн одоо орчин үеийн залуучууд гэх юм бол яг хичээл гэхээр төгсдөг толгойн арзаадаг ч юм уу? Яг бүх цаг үед тийм байсан баг. Гэхдээ ер нь аль болох те одоо ер нь сүүлийн би ингээл өөрийнхөө дүүнерээс хүртэл харахад яг хэн болох гэж байгаа нь тодорхой бус. Яг юунд дуртай, юу хүсэж байгаагаа өөрөө мэдэхгүй. Эцэг эхийн шахалтаар ч юм, эцэг эхийн шаардлагаар те эцэг их манай аав намайг юу гэдэг эдийн засгч болох гэсэн. Тэгэхээр би эдийн засгч болно гэж тэр ихтэй сургуульд ордог. Яг үндсэндээ өөрийгөө тэр хүн өөрийнхөө хүсэж байсан зүйлд орж чадаагүй учраас 100% бүрэн дүрэн өөрийгөө тэр хүн зориулж чадахгүй асуудал үүсэж байгаа. Харин бидний энэ өгж байгаа мессеж, бидний өгж байгаа зорилго юунд чиглэж юм гэхээр тэр хүүхд 10 жилийн сургуулийн хүүхд байна уу, оюутан байна хамаагүй тийм ээ суралцаж байх явцдаа нэмэлт юм орлого, нэмэлт санхүүгийн их үүсвэрийг эцэг эхээс хараад тус байдлаар гэсэн үг. Заавал бар, ресторан зүүгч, угаагч юу гэдэг. Тийм ажил хийх шаардлагагүйгээр интернетээр ажиллаад гадаадаас бид нар яаж валютаар цалинжих боломжтой юм те тэр мэдлэгийг яаж авах боломж тэр зөндөө олон боломж байдаг те хүмүүс одоо магадгүй худлаа гэж боддог үнэн гэж боддог янз янзаар л бодож ш түүнийг бид нар өхийг яг зорддог байхгүй юу одоо гадаглаад үнийг хийж сурлаа гэхэд та нар Google дэлхийн хамгийн том энэ хайлтын системээс хайлтыг хийж сурна хайлтыг хийж сурснаар яах нь өөрөө би дааж англи хэл сурна би даагаад англи хэл сурсны дараа ер нь have to гэдэг хоёр үгийг сурна гэсэн хэрхэн яаж бүх зүйлийн have to-г мэднэ те бүх зүйлийг хэрхэн яаж шийдвэрлэх талаарх тэр зөвлөгөөнүүдийг та нар олж аваад өөрсдөө бүрэн боломжтой. Тэгээ 3 дугаар хүндмөр байгаа сэдв юу гэхээр бусдад таалагдах гэж олон лайк авах гэж амьдрах шиг утгагүй юм байхгүй шүү дээ. Хүний ер нь одоо би ч өөрөө залуу хүн жоохон гэхдээ яг юу гэдэг юм бэ одоо бусдад хитрхийг таалагдах гэж яваад ах юм бол чи биш болчих واخгүй юу зүгээр л миний бодлоор би ч гэсэн бас тухайн цаг үедээ бусад хүмүүс таалагдах гал олон лайк шеэр авах гал тий бас нэг оюутан байлаа одоо өсвөр үе дээрээ тийм л байсан. Гэтэ одоо ингээд эргээд харахад яг хүний амьдралын утга учир бол эрүүлийн гэр бүлтэй хайртай хүмүүстэйгээ ямар ч гэсэн нэг илүү гарчихгүйгэн шиг гэтээ бус нэг доогор орчихгүйгэн шиг нэг гоё алтан дунд шиг бариад амьдрахад сэтгэл санаа тайван байна. Тэгээд ямар ч ажилтаа ямар ч хэцүү яаж ч мөнгөний төлөө улаарч явж исэн ардчаа ихнэр хүүхэд ч унтахгүй хүлээдэг санаад битгэрж идэг. Тийм учраас ажиллах ёстой цагтаа ажиллаад сул цаг чөлөө цаг зав өргөж хайртай хүмүүстэй зориулаарай гэдэг зүйлийг хэлмээр байгаа. Тэгээ миний ихний шахуу бичлэг нэг иймэрхүү л өнгөрлөө. Тэгээд дараагийн бичлэгүүдэд харин яг боддоор яаж энэ одоо хөрөнгө босгож болох уу те одоо шинээр бизнес хийх гэж байгаа бол ямар боломж байна зүгээр миний өөрөө олж авсан өчүүгэн жижиг мэдлэг дээрээс та бүхэндээ хуваалцах Манусыг хувилцсан мэдчихжээ гэж юу хувилцсан уу тэр Lil Pumag-ч танихгүй шүү дээ юу яриад байгаа за тэгээд тиймэрхүү зүйлүүдийг хуваалцах бол мөн Facebook-ээр яаж ажиллаж мөнгө олох боломжтой за гайд хийж хилээ сайжруулах гэдэг ч юм олон сонирхолтой бичлэгүүдээр уулзана тэгээд энэ бичлэгийг угаасаа нэг 100 хүн л үзэх байх Гэтэ хамаагүй үзээд яг юм ойлгож авч чадчих юм бол би happy байна. Яалаа. За. Тэ. Тэгээд яалаа. Энэ манай эрхэс байна. Ирхэсийг байж энэ ш. Ирхэсийг бүдүүнгээ хэлмэгдүүлсэн байлээ.
Зүүнээ би IC бит гурвал хөвсгөр эн чин Google залуу Instagram руу та нар орж үзээрэй заяа. Эргэс Шудраг ирдэн байсан. тий. Бүхэл бүтэн бүр фото мэдэл хийдэг хүнийг аваачаад бүүтгэ бол гайцсан байлээ шүү. Болохгүй шүү энэ чинь. Гэтэ нэрээ бас сүүл би бид нар нэг юм яасан та тий нөө хэлчихэж марцсан байлээ тий. Шашин шүтлэг, айр сүнг тий үзэл бодлоор нүнийг ядуурлан гадуурхаж болохгүй гэсэн. Гэтэ үг хэлэх чинь та нар ирчихвэлөө. Намайг муулж болно, сайлж болно, үзий ядаж болно, үсэж болно, хайрлаж болно, яач болно. Гэтэ би чаа аавын хайртай охины аав шүү дээ. Аавын хайртай охины аав. Аавын хайртай охины аав зүг үү? Зүг шүү дээ. Миний охины аав нь хинбэ гэдэг чи би өөр ахгүй. За за. Кис. Bye bye. Bye.